дараагийн мэдээ. Боловсролын зээлийн сангийн 2025 оны сонгон шалгаруулалттай холбоотойгоор 50 гаруй иргэн гомдол гаргажээ. За үүнээс 18 иргэн захиргааны иргэн анхан шатны шүүхэд хандсан байна. Тэгвэл боловсролын зээлийн сангийн даргын үргийг орлон гүйцэтгэгч Сэлэгмаг ёс зүйн зөрчил гаргасан гэж ажлаас нь чөлөөлсөн байна. Харин үүний хариуд боловсролын зээлийн сангийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Сэлэгмаа боловсролын сайдыг засгийн газрын тэтгэлгээр суралцах сурагчдын тоог 13-аар хэтрүүлэн баталсан нь зээлийн сангийн журам зөрчсөн хэмээн албан бичих хүргүүлсэн байна. Тодорхойлбол Польш, Франц, Куб, Их Британд суралцаж байгаа 42 сурагч эрэлттэй болон тэргүүлэх бус мэргэжлээр суралцаж байгаа нь зээлийн сангийн журам зөрчиж байна гэж үзжээ. Боловсролын зээлийн сангийн санхүүжилт олгох засгийн газрын тогтоол бий. Тэр тогтоолоор нэгдүгээрт хяналтын тоо батлах ёстой байдаг. 25 оны 7 сар 3 сард батлагдсан 3 сарын 1-нд батлагдсан хяналтын тоогоор засгийн газар хоорондын гэрээгээр гадаадаас Монгол суралцагч нь хавар намрын улирлаараа батлагдсан. Намар буюу 25 оны 9-с 12 сард санхүүжилт олгох нь 247 хүүхэд татал энэ тушаалаа 10 сард гаргаад өгсөн. Тэгчгээд нэмээд 21 хүүхдийн тушаал сая яамнаас 12 сард ирсэн. Тэр 21 нь ковоттой 8 л багт 13-аар хэтрүүлэг баталж байгаа байхгүй юу? Ямар ч учиртай дахин тушаал батлаад байгааг сайн ойлгохгүй байна. Боловсролын зээлийн сонгон шалгаруулалтын журмыг 2025 оны 4-р сарын 30-ны 215 дугаар тогтоолоор шинжилэн баталсан байдаг. Үүнтэй холбоотойгоор үндсэн анги болон суудал баталгаажуулалтын талаар журам тусгаагүй хэрнээ боловсролын зээлийн сангийн зээлээр суралцах хүсэлтэй хүүхдүүдэд энэ шаардлагыг тавьж байгаа нь хууль зөрчиж байна хэмээн эцэг эхчүүдийн төлөөлөл үзэж байгаамаа. Үндсэн анги гэдгийг нь өнөөдөр Монгол улсын ямар ч хууль, ямар ч журмаар юуг үндсэн анги гэх юм? Юуг одоо үндсэн анги биш гэж хэлхийг ингээд яг ингээд одоо хууль журам бариад батлах юм боломжгүй байгаад байдаг. За ингэнгүүт нөгөө хүн маань энийг өөрийнхөө ойлгосноор өөрийнхоороо тайлбарлаад инхээр маш их маргаантай асуудлууд үүсэт байна. За мөн дээрээс нь судал баталгаажуулалт гэдэг бүр журам дээр нөгөө нэг цагаан дээр хараад бичсэн тэр журам дээр нь ямар ч судал баталгаажуулалтын талаар нэг ч үг хэсэг дуртаагүй байхад судал баталгаажуулалтын хуудас нэхэж маш олон хүүхдийг одоо ингээд сонгон шалгаруулалтаас хассан байгаа. Иргэдийн хувьд Сэлэгмаг ажлаас нь чөлөөснөөр боловсролын зээлийн сангаас хасагдсан хохирсон хүүхдүүдийн асуудал шийдэгдэхгүй тул дахин хүүхдүүдийн асуудлыг шийдэж өгөхийг хүсэн яамд ханджээ. Харин ажлаас чөлөөсөнтэй холбоотойгоор боловсролын зээлийн сангийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Сэлэгмаа эрх лав гарагт мэдээлэл хийж гарсан шийдвэртэй холбоотой шүүхэд хандан хэмээн битгтлээ.